Баярлалаа. 66 хоногийн өмнө оруулж ирсэн төсөв нэгч эмч нарын цалин, нэгч багш нарын цалин нэмэгдүүлэхгүй 0. Ахмадуудын тэтгэврийг 6% нэмэгдүүлэхээр орж ирсэн. Нийгмийн шахалт шаардлаганд хөтлөгдөж сая ингээд нэг тодорхой хэмжээний нэмэгдлүүдийг хийсэн. Бүх төсвийн ерөнхийлөн захирагчдын, орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийг танан байж 1.1 их найд төгрөгийг гаргаж ирсэн. За энэ дээр одоо багш нар маань ажил хайлтаа зогсоосон. Гэтэл та бүхэн энэтэй зэрэгцүүлээд дахиад 1.1 их найд төгрөгийн төсөвт өртөхдөө 363 тэрбум төгрөг 2026 онд санхүүжих дүнтэй 111 төсөл хөтөлбөрийг шилжих болоод шинэ хөтөлбөрүүдийг оруулж ирсэн. Энэ үнэн үү гэвэл үнэн. Өчигдөр та бүхэн орой төсвийн байнгын орон дээр санал хурааж дэмжигдсэн. Энийг хараад хоёр нүд орой дээр гайхчаа. Багш эмч нарын цалин нэмэх ямар ч болцоогүй мөнгө байхгүй гэжсэн манай дарга нар яагаад гэнэт ийм их усар гаргаад ирэх болов? Энэ бол цэвэр засгийн газрыг огцруулахгүй асуудал яригдчих үед Арцлан намын тодорхой хэсэг нөхдүүд эрх баригч нарыг хамгаалж өвөр түрүүнд нь орж улаан хамгаалагч болж гүйснийхээ төлөө 1.1 их найд төгрөгөөр тойрогтой хөрөнгө оруулалтын ажил батлуулж өнөөдөр оруулж ирж байгаа нь энэ. Бид бүхэн Арслан намыг буруутгаагүй. Бид бүхэн эрх баригч нам дотроо энэ засгийн газартаа хариуцлага тооцъё. Ажлаа хийж чадахгүйгаа сайд нар олон байна гэж ингэж ярьж исэн юм аа. Гэтэл сөрөг хүчин маань дийлэнх олонх нь энэ засгийн газрыг доктортой ажилуул гэж хамгаалаад яваад ирснийг бид нар гайхсан. Сөрөг хүчин ингэж ажиллаа хийдэг юм уу? 5 дахь өдөр манай Баасан жаргал гишүүн хэлсэн. Та нар бол эрх ашигын нэгдэл. Сөрөг хүчин ийм байдаг юм уу гэж хэлжсэн үнэн орой руу ч орж байгаа. Та нар эрх ашигын нэгдэл. Парламентын засаглалыг нухчин дарах гад парламент дээр засгийн газар нь дөрөөлө тоглоод байж хахад ийм засгийн газрыг давруулж та нар орон нутгийнхаа хэдэн тэрбум төгрөгийн тойргийн хөрөнгө оруулалтаар барьцаалж конопо наймаалж засгийн газрыг авч үлдсэн. Ийм учраас энэ бол авилгын төсөв. Энэ бол хулгайн төсөв. Энэ бол 8-ны төсөв гэж би хэлээд байгаа. Та бүхэнд үнэн үг хэлсэнд өхөр өшөөтэй байгаа. Хэцүү байгаа. Та нар маань яасан эмзэг юм бэ? Та нар бүгд манай нам руу дайрч тавьчлахаараа бүгд захын дуртай үнэ хэлдэг. Та нарт хинч үг хэлж байгаагүй. Та нар яасан эмзэг юм? Та нар хүний олноороо хүнээ барь. Хүн олонхороо хүнээ барьдгүй шүү. Дандаа ийм байхгүй. Та нар ингэж наймаач. Би Батцуур дарга танай хөрөнгө оруулалтын ажлуудыг би үгүйсгээгүй. Альч суман дээр, альч аймаг дээр та бид нэгэн цаг үед орон нутаг өдөрж исэн хүмүүс үед нэг ч хөрөнгө оруулалтын ажил хийж бол баярладаг. Гэхдээ та бүхэн дүрм журмын хүрээнд биш, наймаалцаж, тохиролцож, хөшигний ард хулгайн төсөв баталж ирж, ингэж оруулж ирж байгаад яагаад өнөөдөр манай намын бүлэг дотроо хэрэлдээд одоо хүртэл бүлэг дотроо шийдвэр гарахгүй явж байгаа учир нь энэ. Энэ яагаад хуралд орж ирэхгүй байгаа учир нь энэ. Тэрнээс тэр санал суудал чухал биш юм байна. Ийм хулгайн төсөв оруулж ирсэн учраас та нар өнөөдөр пүрэвдөрж дарах 7 хоног дамжуулан энэ суудал дээр суужгаад төсвийн хамгийн гол хэлэлцүүлэг 3 дугаар хэлэлцүүлгийг хийж энэ хулгайн төсөв батлуулаад буухж байгаа санаархал нь энэ. Та нарын энэ нууц хувилдааны чинь бид нар алган дээрээ тавьсан юм шиг харж байна. Энэ та нарын оруулж ирсэн 1.1 их найд төгрөгийн төсөв чинь энэ цаасан дээр байж байна. Тийм учраас та нар энэ хулгай. За сандгчэр гишүүнд нэмэлт 1 минут өгье. За баярлалаа. Тийм учраас би юу гэж хэлэх гэж байгаа юу тодорхой санал хэлье. Та нар маань ичихгүй бол ард түмнээс нуужгаад мөнгө байхгүй гэжсэн нууж гаргаж ирсэн энэ 363 тэрбум төгрөгөө хөрөнгө оруулалтын ажлаа хүний өөрөнгөө бүгд эргүүлж тат. Энэ ахмадуудаас харамлж исэн энэ 8.6% өсөлтийг 15-20% төрөх төсвийг нэм. Тэр 15% нэмэх гээд байгаа эмч нарын төсвийг 25%-аар нэм. Ингээд бүгдээрээ төсвөө эх 7 хоногт багтаагаад баталчих. Энэ өөр ямар ч арга байхгүй. Тийм учраас та нар маань ичихгүй бол энэ хөрөнгө оруулалтын ажлуудаа бүгдээрээ татчихаач. Би та нараас гуйж байна. Энийг ахмадуудаа өгчих, эмч нартаа өгчих. Бүгдээрээ наана болохоор юм яриад бүгдээрээ энд хоньны арьс нөмөрсөн чоннууд сууж байгаа юм.
Зураг телевизийн өмнө харахаараа гоё ярьд салин нэмэл гिचээд цаагаараа болохоор ард түмэнд очих мөнгийг өөрсдөө хулгайлж сууж байгаа. Энийг бол За тэгэхээр ер нь бол би нэг зүйл